Пүрвийн алтан тул, тойрогт мөчлөг, 4-р хэсэг. Сайхан аавыгаа алдсан харамсал гунигтай хүнд өдрүүдэд цуглагмаа тэнд үзэгцсэнгүйгээр үл барам Батаг эзгүүд гадуур зугаацж хүний урманд яаж байна ч гэж Батагаас асуусангүй. Хөгшний буйны ажил өнгөрсний дараа Батагийн ах дүү нар цуглагмаатай хэрэлдснээс болж хайрын сайхан аавыгаа алдлаа гэлцгээд Бата тас өмөрч байлаа. Аавынх нь ажил явдал өнгөрөөд 14 хоноогүй байхад ээж нь гэртээ халтарч унаад хөлөө хугалчихав. Нэг л зүйл болохгүй байгааг ухаарсан Батагийн ах дүүс ламхаараар явж муугийн хорлолыг даруулсан ч Батад юм хэлсэнгүй. Батагийн ааш зан эрс хувирч төрүүлж өсгсөн эхэж тоохоо байж ах дүүтэйгээ бүр харьцааж байжээ. Гэтэл аавынх нь 49 хоног болж ах дүүс нь цуглараад байтал Бата цуглагмааг дагуулan хүрээд ирэв. Тэд ямар нэгэн болохоос сэргээлэн цуглагмааг эвгүй харахаас зээрхцгээв. Гэтэл цуглагмааг орж ирэхдээ тавгүйтэд байсан ээж нь тэр хоёрыг цай унд ууцгаагаад явцгаа гэсэнд цуглагмаа юм хэлээгүйч цаанаа л ёозгүй мушигаад аяхтаа цайгааж ууж дуусгалгүй ширээн дээр цалгуулан тавиад босоход Батагийн эгч аях цайгаа аштайхан уучихгүй яасан ч тавьдиргүй хөөхөн битээ гэж хэлж орхиод хэлээ хазав. Тэндээс таамуудаа гарсан цуглагмаа замдаа тавьдиргүй хүн ямар байдгийг харуулна гэсээр өглөж явав. Гэтэл маргааш нь өнөөх эгч нь бүдэрч унаад гараа хугалсан мэдээ иржээ. Ерөөс цуглагмаатай ам зүрсэн хинж болов ямар нэгэн таагүй зүйлтэй учрах болжээ. Хавар болж цуглагмаагийн гэдэс өдрөөс өдөрт томорч байлаа. Бата цуглагмаа хоёр гадуур зугаалж яваад нилээд хөрөнгөтэй болов уу гэмээр хүний халаасыг ухан чамин хэлбэр хийцтэй үнэртэй усыг хулгайлж баригдсанаар Батагийн урд урдны хэрэгүүд цөхөгдөн тэрээр урьдчилан саадуулах төвд хоригдож цуглагмаа ганцаар гэртээ үлджээ. Батагийн хэргийг мөрдөн байцааж буй мөрдөн байцаагчтай 2-3 удаа уулзсан цуглагмаа Батаг мөддөөс суллагдаж гарахгүй сонсоод түүнийг орхин нутагтаа очихоор шийдэв. Тэр нутгаасаа гараад 3 жил болжээ. Нарайсан хаврын сайхан өдөр томоо гэцтэй цуглагмаа юу ч болоогүй аятай цүнхтэй хувцас ширсээр инээмсэглэн ороод ирэхэд саяхан төрөөд удаагүй сүнжидмаа дуу алтан ухтав. Сумын төвд байх эгчиндээ нэг л өдөр хил чимээгүй ороод ирсэн цуглагмааг эгч хүргэн ах хоёр нь хөл алдан угтаж гэртээ хэд хонуулаад хөдөө гэрт нь хүргэж өгөв. Ээж аав хоёр нь нилээд өдөлжээ. Сураг чимээгүй 3 жил болсны эцэст томоо гэцтэй хүрээд ирсэн охиноо тэд баярлан угтав. Аав ээжийнх нь том цагаан гэрийн хажууд дахиад нэг цоо шинхэн гэр дүнхийж харагдах нь сэтгэлдээ бүсгүйг авчрахаар бэлэгт сайн өдрийг хүлээж суугаа Сүнэрвийн гэр аж. Сүнэрвийг хүнтэй гэрлэх гэж байгааг дуулсан цуглагмаагийн сэтгэлд нэг адын бодол харан орж ирсэн нь Сүнэрвтэй гэрлэх аж. Юм л бол Сүнэрвийг өдөж хоргох цуглагмаа түүнийг хайртай бүсгүйтэйгээ уулзахаар явах бүрт ямар нэгэн байдлаар саадуулна. Хэдийгээр өргөмөлж нэг гэрт нэг эцэг эхийн хүүхдүүд болон өссөн Сүнэрв цуглагмааг өөрийн эхрээ гэж бодон жигтэйхэн сайн хандана. Гэтэл цуглагмаа дотроо ад эзийн бодол тэн Сүнэрвийн хайртай бүсгүйг хорлох хорон санаа агуулна. Дарвин алга болсон охин хотоос ирсэн. Тэр охин нь томоо гэцтэй жирэмсэн ирсэн гин. Хүүхэд нь Сүнэрвийн хүүхэд юм байхаа. Сүнэрв тэр хоёр биетэй сэтгэлтэй болоод эцэг эхээсээ айхдаа цуглагмаа төв бараад аж Сүнэрв хаяа хот орохороо очиж уулзсаар охин нь жирэмсэн болсон гин. Нэгэнт жирэмсэн болсон юм чинь эцэг эхтэй хэлж нэг гэртээ орохоор иржээ. Цуглагмаагийн өөрийнх нь зохиосон худал яриа өвсөнд тавьсан түймэр мэт амнаас ам дамжин дэгдэж Сүнэрвийн хайртай бүсгүй хорлоо тэр яриаг сонсоод хэдэн өдөр уйлж Сүнэрвээс бүр мөсөн холбоогоо таслахаар шийдэв. Учир нь цуглагмаа хорлоог нь дотн найзад өөрийн амаар худал хэлсэн тул хорлоо Сүнэрвээс илүү цуглагмаад итгэж байлаа. Гэтэл Сүнэрв тэр яриа худал гэдгийг батлахаар улаарын хичээж өдөр бүр хорлоогийнх руу давхих нь цуглагмаагийн дургүй хүргэх болжээ.
Сүглэгмаа өөрийн биед шингэсэн альбингийн хүчийг мэдэхгүйж хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг өс болгон санахад тэр заавал ямар нэгэн таагүй зүйлд ороогдож бүр амнасаа алдсан ч тохиолдол гардгийг мэдхийн дээр мэддэг тул хариу бүрэн унсан хойно босгоны шорооноос жимхийг аван харуулсан жившээд хорлоогийн нэрийг хэдэнтэй шившээд цацаж орхив. Гэтэл 3 хоногийн дараа голын эрэг дээр хувцас угаад суусан хорлоо гол дуунаж нас оржээ. Хайртай бүсгүйг гинтийн ослоор алдсан Сүнрав гашуудаж харамссандаа ихэд гутарч гэрээс ч гарахаа байжээ. Хорлоог насан эзэлснээс хойш Сүглэгмаагийн хачин ажиллах нь эрс нэмэгдэж Сүнравтэй нэг гэрт орно гэдгээ улаан цагаан хэлж эцэг эхийгээч тэр асар их уй гашууд авдсан Сүнравч тэр айц давтуулж байв. Одоо нэгэнд хорлоо байхгүй болчихсон юм чинь би Сүнравтэй гэрэлж нэг гэрт оръё хэмээн Сүглэгмааг шулуухан хэлж орхиход ихэд сандарсан тулмаа. Уугүй чи чинь ямар нүгэлтэй юм яриад байна. Юу гэж Сүнрав та хоёр гэрлэх юм? Та хоёр чинь ах トゥ ус шүү дээ. Төрсөн ах トゥ биш штэ. Ямар ч цусан дурлалын холбоогүй юм чинь бид хоёр гэрлэж болно. Юу яриад байгаа юм бэ охин минь? Нүгэл олох байгаа да эн чинь. Тэгээд ч Сүнрав маань сэтгэлдээ бүсгүйгээсээ хагацаад сэтгэл санаа нь хэцүү байна. Миний охин дахиж ийм зүйл битгий яриарай. Иймэрхүү яриа тэдний гэрт орой бүр болдог болов. Сүглэгмаа Сүнравтэй гэрлэхгүй л бол амиа хорлно гэдсэндх хүүхдээ ална хэмээн өдөр бүр сүрдүүлнэ. Сүнрав хаашаач хамаагүй явчихмаар санагдавч насан өндөр эцэг эхийгээ энэ аймаар хүүхэнд орхиод явчих сэтгэл нь нэг л төвдөхгүй байв. Ядаж байхад Сүнжидмаа эгч нь 3 жаахан хүүхэдтэй хөгшин настай эцэг эхийгээ гэх нь битгийх л өөрийгөө өөдтэйгэн арчлах завгүй хүүхдүүд асарна. Сүглэгмаа гэрээсээ явхад анхны хүүхдээ тээж байсан эгч нь жил дараалуулан 3 хүүхэд төрүүлсэн байв. Эцэг эхээ уйлуулж дуулуулж Сүнравыг үхэн хатна гэж сүрдүүлсээр Сүглэгмаа сансандаа хүрч чадлаа. Нэгэн сэтгэлдээ бүсгүй нь үгүй болсон Сүнрав хамтдаа амьдрахаар барьсан шинхэн гэрээ буулгахаар зэхэж байтал Сүглэгмаа өнөөх гэрээг нь буулгуулахгүй тэр гэрт нь Сүнравтай хамт амьдрна гэж уйланд шаргууцалдаж тэгснээ надтай суухгүй бол ингээд үгчхий. Би эцэггүй хүүхэд төрүүлчихэд яаж амьдрах юм? Яаж хүний царай харах юм? Нэг гэрт өсчхөөд нэгийг хайрласангүй хэмээн цавхчиж хүзүүн дээрээ том балиус худах тулган хоолоогоо зүсэн цусыг нь асгаруулахад ээж нь уйлж эцэг нь сүхрэн гуйгаад ч тусыг олсонгүй. Худханы эрт даган цус урсаж Сүглэгмаа эртээ худахыг хүзүүндээ улам гүн шитгэх тусам хундан ягаан цус хүзүүгэн даган урсаж гарцаагүй байдалд орсон Сүнрав аргагүй эрхэнд Сүглэгмаатай гэрлэж хүүхдийнх нь эцэг болохыг зөвшөөрснөөр арайхийн худахыг салгав. Тэр оройтой Сүнравыг дагуулан шинхэн гэрт орсон Сүглэгмаа анхнаасаа л Сүнравын хайртай бүсгүй байсан мэт аягална. Гэтэл Сүнравын сэтгэл хов хоосон хав харанхуй. Сэтгэлдээ бүсгүйгээ зуурдаар алдаад барахгүй Сүглэгмаа хэмээх чөтгөрийн хүүхэнтэй нэг гэрт орсондоо итгэж үл чадна. Энэ бүхнийг хаяад хаанигтээ явчихмаар эсвэл бүр үхчмээр санагдавч Сүнравээс дутуугүй уй гашууд автан Сүнравээс илүүтэй цочирдолд өртсөн өндөр настай эцэг эхээ орхиод явчих зүрх хүрсэнгүй. Өргөмөлч гэлээ өөрийнхөөс дутуугүй өсгсөн ганц хүүгээ сэтгэлдээ бүсгүйгээ алдаад уй гашуун дарагдчих амжаагүй байхад ийм муухай байдалд оруулж нэг гэрт орсон ааш муутай хувиа хичээсэн охиноосоо харамлан 2 хөгшин байж чадна. Өглөж, уурлаж, аашилж, загнаж, аргадаж, гуйгаад ч тусыг ис олж Сүглэгмаа Сүнравтэй нэг гэрт орчихсонд дарив хөгшин өөрийгөө буруутхан үсээ өгтээ. Дулмаа хөгшин ийм бузар зүйл үзснээс өгчхэмсэн хэмээн өглөвч өртөө хүний гол амархан тасардаггүй жишгээр хүүдээ хоргодно. Тэд Сүглэгмаа гэхээс илүүтэйгээр Сүнравыг хайрлан өрөвдөж байлаа. Зуны дунд сарын эхээр Сүглэгмаа нэралж хүүтэй болов.
Ихэд бадруун чанга дуутай мантайсан цагаан хүүг хараад сөнөрвийн бөглөрөөд байсан сэтгэл жаахан ч гэсэн онгойж ийм жаахан амьтны эцэг болохоор бурхан миний заяа тавиланг зурсан юм байлгүй дээ гэж ярих болов. Тэр бяцхан амьтан хүний орчлон дууга хадаан ирэхдээ эхийнхээ нүглийг ариусгаж ирсэн бурхны элч гэлтэй. Уг дуугүй дүнсийн дууга хурааж хоол ундч олигтой идэж уухгүй хүрлийчгээд байсан сөнрөв хаяа нэг хүүг өхөөрдөн инээмсэглэхэд хөгшин эцэг эхийнхээ сэтгэлд нар мандуу гэлтэй нэг сайхан цэлмэн. Ийм л хоёр айл хаяа дэрлэн айлссаар. Хүүгээ төрүүлснээс хойш Сүглэмгагийн муухай ааш нэг хэсэгтээ дарагдаж, жигтэйхэн сайхан ааш цантай нөхрөө халамжилсан нэгэн болж хувирав. Хүү үсэн томорсоор. Бомбайсан цагаан хазартай, томоолог нүдтэй, тас хар дайгтай хөөрхөн хүүхэд хэдийч эгэл биш хүүхэд гэдэг нь өдрөөс өдөрт мэдрэгцээр. Хоёроо дөнгөж хурж байгаа жаахан хүүхэд дөнгөж төрсөн эшгний хүзөө хугад арчхад Сөнрөв Сүглэгмаа хоёрын хэн нь юу ч хэлсэнгүй. Хүүг юм л бол газар нүх ухаж ухсан нүхэндээ ямар нэг болж тоглоно. Айл сайхалтын үе тэнгийн хүүхдүүд хоорондоо тоглож байхад хүү ганцаараа гэрийн сүудэрт суучгаад өдөржин тэндээ тоглоно. Сүглэгмаа дахиж жирэмсэлсэнгүй. Төрхөөс нь өдий хүртэл өсгсөн эцэг нь болохоор Сөнрөв хүүдээ сайн гэж жигтэйхэн. Хэцүү хатуу үед нь гэрэл болон мэндэлсэн үр хэмээн бэлэгшээгээд хүүдээ гэрэлтэх гэж нэр өгчээ. Гэтэл гэрэлтэх хүү нэрээрээ дуудуулах тун дургүй. Түүний гэрэлтэх нэрээр зөвхөн Сөнрөвл дуудана. Бусад хүмүүс хүүг Бомбана гэж дуудана. Хүүг 6 нас хүрдэг жил дулмаа хөгшний бие жаахан чилээрхэж дулмаа дарив хоёр сумын нэмлэг бараадан Сүнжидмаа охиныхоо хашаанд буужээ. Сүнжидмаа 6 жаахан хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ зуралцаар өдрийг өнгөрөөнө. Нэлээд хөрөнгө чинээтэй мал хуйтай дорж эхнэрээ хөдөө хөхөрж гадаа гандаахгүй гэхдээ сумын төвд тоглог дулаахан байшин барьж 8 нэрийн дэлгүүр нээж өгөөд өөрөө хөдөөх мал гэр хоёрынхоо дунд эрен очин явна. Аав ээжигээ хашаанд авчирснаас хойш хэдэн хүүхэдтэй санаан зовхоо байсан Сүнжидмаа хаяа нэг агаар салхинд гарч хөдөө гэртээ очино. Тэд өнөр өтгөн жаргалтай сайхан гэр бүл байлаа. Сүглэгмаагийн хүү 6 нас хүрчээ. Бага байхын л бусад хүүхдээс нэг л өөр жаахан хүүхдээс гарамгүй хачин авир гаргадаг байсан хүүгийн зан ааш яг л хэвээрээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл гадаа гэрийн хашаанд ямар нэгийг оршуулах мэт нүх ухаж түүндээ ямар нэгийг булж тоглодог байснаа болж гэрээсээ хол хөнгөө газар ганцаараа тоглож суудаг болов. Айлын хүүхдүүдтэй хаяа нэлж тогловч хэлэг хүүг хийж байгаа үйлдэлээс нь жиргсэн хүүхдүүд хүүтэй ганц нэг тоглоод дахиж огт нийлдэггүй байв. Хүүгийнхээ энэ байдалд Сөнрөвийн сэтгэл зовнивч Сүглэгмаа огт тоохгүй харин ч бүр өмөрнө. Хүүтэй тоглож байсан саахалт айлынх нь охин нэг өдөр жигтэйхэн уйсаар гэрт оржээ. Өдөөний хүмүүсийн гүндүүгээ зангаар тэрхэн үедээ тоогоогүй эцэг эх нь орой охиноо унтахаар өмсөж байсан нэмгэн футболкийг нь тайлахад нурууных нь араар улаан гөвд рүү болтол ороолгосныг хараад уулгалдан болсон харав. Охиных нь ар нурууг улаан гөвд рүү болтол ороолгоод зогссонгүй гэдэс хэвлийгээр нь шүдний хөх нэц ором харагдана. Тэр дорол мурдан давхисан охины аав Сөнрөвинд очиод хэлэхэд хүүгээ айхтар мөөлсөн Сүглэгмаа залууг элдвэр хэлэн доромжилж хараан зүхэж хүүгийнхээ хийсэн харгас үйлдэлд өмнөөс нь гэмжсэн Сөнрөв уучлал ирэн харин хэргийн эзэн хүү хүйтнэр инэвхэлэн сууж байлаа. Охиндоо жацуу саахалтын хүү ирчгээ тоглож байхыг харсан охины эцэг эх элдвийн мөг ботсонгүй үе тэнгийн хоёр жаахан хүүхдийг дураараа тоглог гээд орхижээ. Гэтэл оройхон тийш хүүгийн ааш авир нэг л хачин болж охины нурууг нарийн сураар улаан гөвд рүү гүйтэл ороолгож гэдэс хэвлийгээд алил хазаж болох газарт нь хазалж тамлсан байв. Тэгсэн хэрний хүний нүдэнд ил харагдах газарт огт хүрээгүй байлаа. Сүглэгмаа охины эцгийг элдвэр хараан зүхэж "Хогч нь
Тэр нурмайсан шар охиноо харж явах чинь яац юм? Өөрөө арчаагүй царайлж байгаад л миний хүүд зодуулаа биз? Хүүхдүүд аль хэрэлдэж зодтолдохыг тэр гэдэг юм. Цүр бадруулаад харанхуй шөнөөр хэрүүл хийгээд ирж гин. Тэр хүүхэд чинь амьд мэндэл байгаа үсттэй. Ихээхэн дургүй хүрхэх юм бол удам судраа чинь сүрүүлнэ шүү. Тэр наримгар шар охиныг чинь далд оруулчихж чадна гэж мэдээрэй. Хэмээн цамнаж гарахад сүгэлгмаатай үг сүрсэн хүн заавал нэг муу зүйлтэй учирдаг гэх нутгийнхны яриа тархинд нь харгуун хүнт болсон залуу тэгсгээд гараад явчихав. Хөөрхий сүнэрвэл ихэд санаан зовнин залууг дагаж очин охины шархалсан нуруу биеийг нь хараад өөрийн ирэхгүй шогшрон дуу алдав. Жаахан хүүхэд гэхэд арай хэтэрхий балмад айшилсан байлаа. Хүүгээс ихэд айсан охин шөндөө ямар нэгэн юмнаас айж уулан өдөртөө халуурч хэд хонсонд эцэг их нь сүнэрвийн зөвлснөр төв бараадан сайн үзэж хардаг хүн зорихоор яв. Сууж явсан машин зам дээр холбирч хүү чоглуулсан охин нилээд хүнд бэртэж охины аавын хоёр гар хөл нь хугарч хүзүүнд гэмтснээр тэр айлд нилээд том гай тулгарчээ. Тэр бүхнийг сонссон сүгэлгмаа "Хогч штэ. Надтай шүргөөцөлдсөн хүн тэгдэг юм" гэж намжирдахад өмнөөс нь ясан хавталзан санаан зовнсон сүнрөв сүгэлгмаагаас нуусаар хэдэн төгрөг өнөөх айлд авчиж өгчээ. Түүнээс өөр хийж чадах зүйл сүнэрвт байсангүй. Угаасаа ямар нэгэн байдлаар сүгэлгмаатай ам зурсан бүхэн ямар нэгэн таагүй зүйлтэй тулгарч хүйтэн тоглосон хүүхэд бүхэн ямар нэгэн байдлаар шоглуулж өмнөөс нь сүнрөв нүүр хийх газаргүй болдог аж. Эргэн тойрны айл хунартаа дандаа л гайвдах тул нутгийн айлуудаж тэднийхээс дөлн нүүцгээж тэд ганц гэрээр амьдраад удаж байжээ. Намар болж сургууль эхлэх цагаар сүнрөв сүгэлгмаа хоёр хүүгээ сургуульд оруулж сумын төв дээр байх өвөө эмэд нүүлдэв. Сүнрөв хүү сургуульд явмааргүй байвч нэгд сургуульд орох нас нь болчихсон, хоёрд ээж нь хүүгээ заавал сургуульд оруулна гэж дайрах тул тэрээр яаж чадсангүй. Сургуульд ороод айлын хүүхдүүдэд ямар нэгэн мууг үйлдэхгүй гэхээс сүнрөв байж ядаж байлаа. Гэтэл сургуульд орсон хүн генетхэн томоочгүй гэлтэй ямар нэгэн хэл үг таталгүй бүтэн 3 сарыг өдөв. Тэр хэрээр сүнрвийн сэтгэл онгойн амс хийж байлаа. Хаяа нэг хүүгээ эргэж очих сүгэлгмаад чөтгөр шүглжгүй гэлтэй урдын явдал сэтрэн сүнжидмаа хичийнхээ нөхөр доржид урд урдынхаас илүүтэй татагдан байс хийгээд л сумын төв явах нь олшров. Тэр хүүгээ эргэхдээ гол нь биш, эгчийнхээ нөхөртэй уулзах сэмхий хаагаад байгаагаа өөрөө ч мэдэж байлаа. Бүтэн улирал хил ам татлаагүй хүү өвлийн амралтаараа гэртээ ирэв. Өнөөх л урдын хിവэрээ хээр хөдөөгөр ганцаараа тэмдэг нь хിവэр байлаа. Өглөө эртлэн гарсан хүү оройн бүрэнхий унах үес ихэд баяртайгаар гэртээ орж ирэв. Их л хол явсан бололтой унсан номхон морных нь нүд сормос цанцсан харагдана. Тэр орой хүүн их л баяртай байж аав ээж дээр сурсан шүлгээ уншиж өгч дуу хүртэл дуулж өг. Сүнрөв үртэй хүний жаргалаар сэтгэл тэнүүн мишээд суулаа. Оройн их ажлаа амжуулсан гурав амархаар орондоо орцгоож сүнрөв тэр дорхнол хурхиран унтаж эхлэв. Гэтэл хоттой хононд нь чон орсон бололтой ноход шуугалдан архирж хонид өргөн хуйларч үнэ тугал мөөрөлдөн бөөн чимээ шүүгэн болов. Цочин сэрсэн сүнрөв ангийн бууга барин гарч хэд хий буудсан ч чон тун ойрхон гэрийг нь тойрон энд тэндгүй хажууханд нь уйлж чонын дуунаас үргэсэн хотны чимээ мөдөд намдсангүй. Хэд хэдэн удаа гарч буу тавьсан сүнрөв сүүлдээ бууныхаа сумыг дуусгаж хараал тавьсаар орж ирлээ. Эхнэр нь юу ч болоогүй аятай галдуулж сууна. Хүүгээ энийг дуу чимээнээр унтаад байгаа юм байх таа гэж гайхсан сүнрөв хүүгийнхээ орлоо харахад хүү байсангүй хоосон орн харлаж харагдахад фал хийгээд явчихав. Үгүй сүгэлгмаа хүү хаажчихсан юм бэ? Би яаж мэдвэ? Үгүй чи их хүмүүн үү? Хоттой хоныг чинь чон эргээд гэр тойрон хаасаагүй уйлалдаж байхад алгын чинээ нялх хүүхдээ хайцныг нь мэдэхгүй сууж байдаг. За яавал гэж дээ. Чон биш хүү ч нь уйлаад байна штэ.
Гэлсэн сүглэгмаа бүр нэг багтаав нь хансан байртай тажигнтал хөөхөрж гарахад ихэд уралсан сүнрэг гэрээсээ ухсхийн гарав. Хүү үүлжөөнийх энд тэнд гарan чон мэт уйлж мал үргээж нохож чугалдаж байлаа. Ихэд уур нь хүрсэн сүнрэг хүүг угц татан тэрсээр гэртээ орж өмднийхөө тэлээг тайлан хэд ороолгож орхив. Түүнийг харсан сүглэгмаа хүүгээ өмөөрөн уурлаж хэлэхгүй үгээр сүнрийг харааж зүгхэн. Хүүг хэд ороолгосон сүнрэг элдв хорон үгээр харааж хашгичах сүглэгмаагийн хазар дээр халуун оргитол тас хэдэл алгадаад орхиход сүглэгмаа ор тэгнэн унаж хамаг байдгаараа орилон уйлж эхлэв. Сүглэгмаад хань хүүд нь эцэг болсон цагаас хойш анх удаа сүнрэг ийхүү уралсан нь тэрэ. Урд нь тэд яаж ч айшилж дургуйцаж түүнийг элдвэр хэлэн харааж зүхэж байсан ч сүнрэг огт тоодоггүй байлаа. Энэ удаа түүний тэсвэр бүрмсэн алдагдсан байв. Сүглэгмаагийн орилж цамнахыг хэсэг харж суусан сүнрэг юу ч болоогүй аятай хувцаа тайлаад баруун талынхаа орон дээр хэвдэж хөнжлөөрөө толгоогоо битүү хужаад хурхирч гарахад байдгаараа орилж цамнаж байсан сүглэгмаац тайвшрах бололтой хүүгээ үртлэн хэвдэв. Эцэгтэй суран бүсээр хэдсэн ороолгуулсан ч хүний урманд ёо гэж хэлсэнгүй. Тийм гэж хэлхийн аргагүй хурц харнуудээр сүнрвийг өрөмдөх мэт төөнөж байсан нь харагдах шугaalж сүнрвийн арнуруугаар хүйд дааж байлаа. Өөрийг нь өрөмдөх мэт цооширдож байсан хүүгийн тэр харнууд ямар нэгэн харахгүй ангал мэт санагдан сүнрв унтаж байгаа мэт хорхировж сэтгэл нь жихүүцэн элдвийг утсаар үүр цайлхав. Өдөөх заншлаар эртлэн босож өглөөний их ажил амжуулж дуусаад байтал тэднийхээс хоёр цаахалтын зайд байх молом гэгч ихэд яаруу яваа бололтой мориныхоо амийг таталгүй давхиулж яваа харагдахад гайхсан сүнрв уяан дээрээ тосов. Сайн байна уу молом? Яасан их яарч явах юм бэ? Сайн сууж байна уу? Яархаас аргагүй явдал болоо даа хөө. Чиний тусыг авах гээд. За хөө. Юу болов? Хач юм болоо доо. Дээрт орол доо хөө. Эхнэр чинь байгаа юу? Байна. Орол доо хөө. Үгүй. Эхнэр чинь байвал орохгүй. Энд ярьж хад мордъё. За, юу болов? Өглөө үүр цайхад аав минь бие засгаар гараад айсандаа бараг л харавчхаа шахлаа. Гэрийн урд талын шонд хүний хохмой толгой өлгөө тавьчихжээ. Ямар дамжиг нь тэнд хомхой толгой өлөгчдөг юм бүү мэд. Манай аав настай хүн. Өөрийг нь авч явах гээд эрэлгийн илж ирээд гэрийн урд шон дээр хүлээгээд сууж байна гэж дэмэрээд босдог юм биш. Үг юм дамжих юм болоод байна хөө. Харал. Ямар дамжиг нь тэгж хөгшин хүнээр дамжигладаг байна. Хэмээн дуугалцсан сүнрв ямар нэгийг бодо бололтой чимээгүй болоход тэгээ чамаас тус гуйж явна хөө. За, ямар тус үлээ? Чадах юм байвал туслуулгүй л яах вэ хөө? Чадалгүй яах вэ хөө? Чи мотоциклороо ойрхон сум руу давхиад аавын дөө үгэнд хэл хүргээд өгөөч. Намайг бодвол номтой үзэж хардаг хүн ахта туслах байлгүй гэдэл. Тэгэлгүй яах вэ? Би шурт хийгээд ирье. Гэсэн сүнрв бушуухан эргэж гэртээ ороод дулаан хувцас өмсөд гарахад урд шөнийн явдалд тунирхсан бололтой сүглэгмаа босч галаач түлээгүй гэрн зэвхий хүйт даан өөр орноосоо босоогүй хэвтэж байлаа. Сүнрв сүглэгмаад юу ч хэлсэнгүй мотоциклаа унан давхив. Манай золгийн хүүгээс гарцаагүй. Энэ яхаараа ийм хүний санаанаас гарамгүй юм сэдэж авдаг хачин хүүхэд бай. Манай нутгийнхан энэ хүүгээс болж амар амгал амьдарч чадхаа байх нэ дээ. Гэх бодол өрц нухлан сүнрв ханхийдэл санаа алдаж явв. Урд өдөр нь өглөө эртлэн гарсан хүү уулын аманд байх хүн нутгийнхны хүн тавьдаг газарт очиж хүний хохмой толгой олж аваад өнөөхөө өвөртлөн давхиж хоёр гэрээсээ хоёр сайхалтын зайд өвлжиж буй молмын өвлжөөн дээр очиж өвлжөөнийх нь ойролцоо хаяжхаад давхижээ. Тэгснээ шөнө дундлан сэрсэн хүү орноосоо босч номхон морой эмээлэн давхисаар мөнөөх хохмой толгой хаясан газараа очиж аваад өвлжөөнийх нь ард чон мэт улиж
Нохтыг нь холдуулаад гэрийнх нь урд байх шонд өнөөх толгоогоо өлгөж орхичоод мордон давхижээ. Чонын улаан нохтын шууганаас болоод тэр үүлжөөнийхөн гэрийнх нь урд өлгсөн хомхой толгойг огтхон ч анзаарсангүй. Үүр цайгаад эхлэхэд хамгийн түрүүнд өндөр настай аав нь гарснаар харж ийнхүү бөөн хэрэг дэгджээ. Молмын үүлжөөн дээр шөнө хугаслан очиж бөөндөө шууган тарьсан хүү гэртээ ирээд чонд болон уйлж аавдаа гөвшүүлсэн нь тэр байж. Молмын авга өгшөнд хэл хүрхсэн сүнрүү элдвийг бодсоор хүүг чухам яах талаар бодсон ч олигтой шийдэлд хүрч чаддалгүй ясаар хүү шөнө бүр энд тэнд айлын үүлжээний ойролцоо очиж чонд болон уйлж айлуудыг түгшээсээр. Хизээд амгалан тайван байдаг нутагт нь их л олон чон ирж сууршин шөнө айлуудыг амгалан тайван байлгахаа байсан талаар нутгийн олон шагцгааж удалгүй сум удирдлагаас чонын ав хийх баг байгуулан айл бүрээс нэг хэр хүн авч чонын үргэлгэнд гаргахаар болоход сүнэрвч нутгийн олонтойгоо нэгдэн хурамч чонын авд явв. Ямар манай хүү шөнө болгон айл болгоны үүлжөөн дээр очиж чон болж улайд байна гэлтэй биш. Шаал дэмий нутгийн олныг дайчилсан чонын авд 7 хоног яваад ирсэн сүнэрв хүүгээ нэг сайн хашраахаар дахин хэд ороолгож орхиход хүүн үнэхээр гэмшсэн шинжтэй өршөөлөрөн уйлахад хүүгээ хитрхий чанга зодчихуу даа хэмээн өөртөө гэмшсэн сүнэрв хүүгээ өрөвдөн дотроо уйлж байлаа. Энэ удаа сүглэгмаач хүүгээ өмөрж элдвээр хэлсэнгүйд энэ хоёр хүнд хаяач болов хатуу үгэлж ухааруулж байгаагүйдээ өөртөө гэмшсэн сүнэрв жигтэйхэн гомдолтой мэгших бяцхан хүүгээ элгэндээ татаж тэврээд миний өөр аавыгаа уучлаарай. Өдий хүртэл аав нь хүүгээ барьж аваад зодох нь битгий хэл хүүдээ ганц хатуу үг хэлж байсангүй. Би муу аав байж ужир мэдэхгүй нэлэх хүүгээ буруу зүйл хийх бүрт дуугүй өнгөрлгүй хэлж ухааруулах ёстой байжээ. Аавынх нь буруу байжээ. Гэсээр үнэн сэтгэлээсээ мэгшин уйлахад энэ олон жил ханилан суухдаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг огтхон ч мэдэрч үзээгүй сүглэгмаач бас дэрэгдэн ирчихсэн сүнэрвийн толгойг илэн мэгшиж байв. Тэд анх удаа нэгэн гэр бүл мэт тэврэлдэн үнэн сэтгэлээсээ уйлцгааж сүнэрв сайн аа баж чадаагүйдээ өөрийгөө буруутхан эхнэр хүүгээсээ уучлал ирж сүглэгмаач бас эмэгтэй хүн гэсэндээ үнэн сэтгэлээсээ өмөлзөн сүнэрвээс уучлал хүсв. Гэвч амьдрал хүслээр болдоггүй аж. Сүглэгмаагийн дотоод мөн чанар нь хүн боловч мууд эзлэгдсэн оюун бодол тийм хурдан цэлэмхгүй нь гачлан. Хүүгийн өвлөн амралт дуусжээ. Сүнэрв хүүгээ сургуульд нь хүрэх гэхээр 2 морьтой гэрээсээ гарав. Өндөр давааг давхаар өгсөж эхлэхэд дөрүүхэн цэлмэг байсан тэнгэр харанхуйлан юу юугүй цасаар шуурч эхлэхэд сүнэрв өөрөө урд нь гараад хүүгийнхээ унсан морийг араасаа дагуулan өөрөө цулбуурыг нь барьсаар өгсөж байлаа. Жаахан эвгүй хөдөлбөл халтарчих гээд байсанд ихэд болгоомжтой алгуурхан явв. Гэтэл гэнэт хажууханд нь чон уйлах дуун гарч цочин сэртгэлсэн морь нь огил харын эгц хавцал руу угс хийж тэгээд юу болсныг хэн ч мэдсэнгүй. Цалсан шуурга нүүр нүдгүй шил бүрдэж чонын улаан салхины эсгэрэн л хадад уулан тодоос тод сонсогдож байв. 4-р хэсэг төгсөв.